Өдрийн мэндэ. За та нарт цагаасраас хойш сараас хойш бичлэг ороогүй. Бүгдөөрэнд нь морин жилдээ эерүүл хамгийн гол нэр бол аз жаргалтай. За тэгээд зоригтой хүрэхийг хүсье. За өнөөдөр би бичлэгийн цааш нь үргэлжлүүлье. Нөгөө анхан шатны хүмүүстэй арилжаануудыг би хэлээд яваа. За түрүүнд нь анх удаага сонсч байгаа хүн таарах юм бол би түрүүнд спот арилжаа гэж юу вэ? Фьючерс арилжаа гэж юу вэ? Демо арилжаа гэж юу вэ? Гэл ингээд тайлбарлаад яваад байгаа. Гэтэ хамгийн болж өгвөл энгийн үгээр нэг их амар одоо техникийн хэллэггүйгээр ярихыг хичээж байгаа. Яагад гэвэл энэ дандаа дөнгөж анх удаа сонирхож байгаа хүмүүст зориулж байгаа учраас. За энд би та нарт дахин давтаж хэлье. Хэрвээ тухайн хүн мэргэжлийн үүднээс суралцах гэж байгаа бол цаашаага 2 дахь 3 дахь тэгээд тэддэх шатны сургалтанд явд юм уу? Эсвэл их сургууль сурд юм уу? Ингээд суралцаарай. За өнөөдөр хэдүүлээ маржин арилжаа гэж юу хэлдэг юм бэ гэдгийг мэдэж авна. За одоо нөгөө технологийн хэлээр хэлэх юм бол крипто маржин трейдинг гэдэг нь өөртөө байгаа хөрөнгөө барьцаа болгон тавиад биржээс нэмэлт одоо мөнгө буюу coin зээлээд илүү том дүнгээр арилжаа хийхийг хэлнэ гэсэн ийм өгүүлбэр байдаг. За тэгээд цаашаага хөшүүрэг ашиглан арилжааныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга зам юмаа гэсэн. За энэ болохоор албан ёсны хэллэг. За одоо би ингээ өгөл тайлбарлаад өгье. За энэ та нарт эхний удаа сонсоход фьючерс арилжаатай адилхан юм шиг сонсогдож байгаа тийм үү? Зээл авна, хөшүүрэг тавина. За тэгвэл энэ дээр нэг арай жоохон жижигхэн өөрчлөлт юу байх вэ гэвэл спот арилжаа юм шиг мөртлөө зээлтэй спот арилжаа гэж ойлгож байна. Энгийн үгээр бол зээл аваад спот арилжаанд орно. За тэгэхээр би бичлэгний төгсгөл яг энэ гурвыг хооронд нь харьцуулаад гоё энгийн үгээр хэлээд өгнө. Тэгэхээр жишээлбэл маржин арилжаа хэрхэн хийгдэх вэ гэвэл нэгдүгээрт нь би 100 USDT бай гэж бод. За тэгвэл би энгийн арилжаанд орохдоо спот буюу энгийн арилжаанд орохдоо 100 USDT-гээр ямар нэгэн coin өнөөдөр худалдаж авлаа. Үнэ нь тэр миний худалдаж авсан үннээс 10% өсөх юм бол би 10 ч юм уу эсвэл хэдэн хувь ч идэх өсөх юм бол би зараад 10%-ийн ашигыг авдаг. Тэгтээ биржийнхаа яах нь шимтгэлийг төлнө. За тэгэхээр 100 таа гэсэн бол би одоо нэг хар үгээр бол 110 таа болох нь шүү дээ. Тэгтээ 110-аас шимтгэлээ төлөө за хэд үдийн 108 таа 109 ч гэдэг юм уу ингээ янз бүр болно гэсэн. За тэгвэл би маржин арилжаанд орохдоо $100 барьцаалаад энэ үгийг ерөөсөө мартаж болохгүй шүү. Барьцаалаад $1000 дээр нь 10x хөшүүрэг аваад тэгэхээр чи өөрийнхөө би 100 USDT-г 1000 USDT болгоод арилжаанд ордог гэсэн. Тэгхийн бол хэрвээ миний авсан coin үнэ нэмэгдэх юм бол би 10 биш 100 USDT-гийн ашигтай гарах нь шүү дээ. Тийм би чинь 100-аар биш 1000-аар орж байгаа учраас. Угад ингэ сонсоход амар гоё сонсогдож байгаа тийм үү? За тэгээд цаашаа хөшүүрэг нь болохтон зэрэг хөшүүрэг буюу бидний нөгөө мөнгөө үржүүлж авах хэмжээ нь харьцангуй бага байдаг. 2, 5, 10, 100 ч гэдэг юм уу те. За зээл авахын тулд миний өөрийн дансанд байгаа мөнгө маань тэгээд дансандаа байршуулсан USDT юм уу эсвэл дансандаа байршуулсан coin энэ бол миний үндсэн хөрөнгө болдог. Жишээлбэл би 1 BNB-тэй болвол 1 BNB1 миний одоо яах нь үндсэн хөрөнгө болоод би тэр нэг дээрээ дахиад нэгийг нэмээд арилжаанд орох нь шүү. За тэгээд эн чин болохтон зэрэг үн өснө гэж таамаглана. Тийм бас үн унана гэж таамаглана. За тэгээд нөгөө хамгийн сүүлийн актер юм нь liquidation байгаа. Одоо миний хөрөнгийг татаж авах. Тийм ээ. Хэрвээ зах зээл миний
таамагийн эсрэг хөдлөх юм бол алдагдал нь миний нөгөө одоо юу гэдэг миний барьцаасан хөрөнгнөөс алдагдал доошогоо ороод явчих юм бол миний тэрнээс нь өмнө би ирж миний мөнгийг USDT юм уу миний койныг тэр чигээр авчдаг. Автоматар хаагдаад дураагаад авчдаг. Миний одоо барьцаасан хөрөнгийг яах нь дураагаад авчна гэсэн. За тэгвэл давуу тал нь юу вэ? Маржин арилжааны давуу тал. Бага мөнгөөр их ашиг олох, тий? Өөртөө байгаа 100-аа үржүүлээд ашиг юу арилжаа хийгээд ашиг авна гэсэн. За мэдээж хэрэг зах зээл унж байгаа үед шорт хийсэн бол ашиг авна. Жишээл спот дээр тийм байхгүй шүү дээ, тий? Спот дээр бол зөвхөн үн өсөөлөл би ашиг хийдэг. Дараа нь яг нөгөө уян хатан тий бага мөнгөтэй нэг $50 яадаг чинь билий гэвэл яг нэг $100 болгоод ашиг арилжаанд орох боломжтой гэсэн. За тэгвэл сул тал нь юу вэ гэвэл үн ерөөсө бага зэрэг хэлбэлцэхтэл миний нөгөө тавьсан барьцааны хөрөнгө маань тэр чигээрээ liquidation буюу автоматар алга болчихдог гэсэн. Одоо нэгсэндээ биерж татаад авчдаг гэсэн. Дараагийн 2 дахь айхтар сул талыг одоо сонсоорой. Зээлж авсан мөнгөндөө цаг тутамд хөв шимтгэл төлдөг. Өдөр тутам цаг тутамд. Тэ? За энэ болохтон зэрэг futures дээр бас тийм байхгүйсэн. Тэгээ futures дээр арай өөр шимтгэл авдаг. Spot дээр бас арай өөр. За spot дээр болохоор жишээлбэл нөгөө юунаас шалтгаалдаг шүү дээ. 10% гэдэг боловч хэрвээ нөгөө сайн реферал дагсан бол сайн трейдерүүд дагсан бол эсвэл тухайн биржийн койноор шимтгэл хийх юм бол нэг 0.10% биш 0.08% ч юм уу 0.08% ч юм уу тэгж янз бүрээр. Тэгэхээр биржийн нөгөө уян хатан байдлаар шалтгаалдаг гэсэн. За энэ дээр бол чи хөссөөгүй яах нь цаг буюу өдөр тутамд нь авсан зээлийнхаа хүүг төлөд яваад. За тэгвэл одоо хэдүүлээ futures арилжаанаас юугаараа ялгаатай юм бэ гэд. Энд харахад ингээд адилхан юм шиг байгаа зү тий. Гэвч та нарыг одоо сонсоход адилхан юм шиг байгаа. Гэвч юугаараа ялгаатай вэ? Маржин болохтон зэрэг биржээс шууд крипто валютыг зээлж арилжаанд ордог. Futures болохтон зэрэг криптогийн ирээдүйн үнэн дээр бооцоо тавьж ордог гэсэн. За тэгтээ зэрэг маржин болохтон зэрэг бирж дээр бодит криптог арилжаах нь шүү дээ тий. BNB-г, биткойныг, Ethereum-ыг, USDT-гээ одоо нэг хослолтоо ингэж бодитоор нь арилжаалдаг байна. За тэгвэл futures дээр болохоор үнийн хэлбэлцэл дээр гэрээ хийдэг гэсэн үг. Ирээдүйдээ ямар нэгэн койнтой болно гэж гэрээ хийдэг гэсэн. Тэгэхээр энэ сайн эрсдлүүдийн сайн сонсон шүү дараа ялгаан дээрс нь. За зээл авах хэлбэр нь юу ах вэ гэвэл биржээс шууд крипто юм уу эсвэл бэлэн USDT stable coin аваад ингээд цаашаа явчихдаг гэсэн. Futures дээр болохтой зэрэг ямар ч тийм хөрөнгө зээл ингэж байхгүй. Зөвхөн үнийн өөрчлөлтөөр л би одоо ашиг хийнэ л гэж орох нь тийм үү. Тэгэхээр бодиттой ингээд яг одоо миний нүдэнд бол харагдахгүй байх нь шүү дээ. Маржин болохоор яг миний нүдэнд харагдаад байх нь. Би чи 1001 BNB-тэй байсан бол одоо 2-той олчлоо гэж харагдаад байх юм. Энэ дээр бас их эвгүй. За шимтгэл нь болохтон зэрэг тий зээлсэн мөнгөндөө маржин дээр өдөр бүр юу цаг тутам хөө төлдөг. За тэр чинь нөгөө яаж тавьснаас шалтгаална. Зах зээлийн futures дээр болохоор зах зээлийг тэнцвэржүүлэх шимтгэл гэж төлдөг. За тэгвэл одоо нэг сонирхолтой юм байдаг. Энэ хоёрын хоорондын ялгаа. Маржин дээр би хэрвээ зээлж авсан мөнгөөрөө арилжаанд ороод ашигтай одоо жишээлбэл би USDT BNB-гийн хослоор арилжаанд ороод хэрвээ би ашигтай ажилласан бол надад BNB-тэй болно нэстэ би. Тэ хэрвээ би BNB-гээ зарсан бол USDT хоцорно. Хэрвээ би BNB худалдаж авах дээр орсон бол BNB-тэй хоцорно. Тэрийг би өөр койноор өөр койноор солих ийм боломжтой болдог гэсэн. Яг нэг бодиттой тий. Тэгвэл futures дээр бол ямар ч тийм крипто валютыг би эзэмшихгүй зөвхөн гэрээгээл эзэмшнэ гэсэн. Хэрвээ би алдах юм бол юу ч гүйл хоцорно.
За ингээд нэгэсэндээ одоо би та нарт юу гэж хэлэх гээд байна вэ? Маржин арилжаа гэвэл яг спот арилжаан дээр суурлаад би жишээл нэг этерэмтэй байх юм бол биржээс 2 этерэм зээлэд 3 этерэмээр арилжаа олох нь шүү дээ. За тэгтээ мэдээж сул одоо эрсдэлтэй тал нь юу ах вэ гэвэл би нэг ясандаа ийм бодиттой юм шиг нүдэрэ хараад арилжаа хийж байгаа юм шиг боловч миний нөгөө сэтгэл санааны хувьд бол би энэ чинь нэгэнтэл зээл авч байгаа. Нэгэнтэл зээл гэдэг бол ерөөсөө өдөр тутмын л одоо зээлийнхаа хүүхдүүл нь яана шатчул яана гэж бодно тийм. Тэгэхээр чинь би одоо миний ерөөсөө futures арилжаач үлээ гэсэн маржин арилжаач байсан гэсэн ерөөсөө мөнхийн л ийм яах нь сэтгэл санааны төгшөртэй байна гэсэн. Тэгэхээр маржин арилжаахтай зэрэг жоохон тийм дунд хугацаанд ашиг олоход хэрэг болдог. Тэ цөөхөн цагаар цөөхөн өдрөөр ч юм уу. За тэгээд futures болохоор жоохон богинохон хугацаанд тий ашиг олох юм боломжтой. Тэгсэн мэтлээ хоёулаа айгүй их нөгөө юу эрсдэл нь болохоор ерөөсөө liquidation болоод одоо дан суулгах ийм эрсдэлтэй. За одоо би хамгийн энгийн үгээр 3 арилжааг гурвангийн хэлээд өгье. Спот арилжаа гэхдээ зэрэг би өөрөө 100 USDT байгаа бол 100 USDT-гээрээ өнөөдрийн ханшаар BNB худалдаж аваад хэд хоногийн дараа BNB-гийн үн өсөх юм бол эсвэл хэдэн цагийн дараа ч юм үн өсөх юм бол би буцааж зараад тэгээд USDT-гийнхаа 100-гаа 110 болгох ч юм уу 105 ч болгох юм уу те өсгөн гэсэн. Хэрвээ миний өнөөдрийн худалдаж авсан үннээс доошоо унчих юм бол би зарж чадахгүй алдагдaltaй гарахгүй тулд зүгээр л coin-тоогоо л байж гин. Тэгээ авсан би энэ битэгэл байж гин. Өөр яахчгүй. Ганцхан би хугацаа л алдна. Гэтэ яг нэг scam coin худалдаад авсан бүр алга болох тал байдаг. Тэгэхээр тэр бол хүмүүс тийм эрсдлийг ерөнхийдөө одоо айгу бага хийдэг болсон байна. За тэгвэл futures арилжаа болохтой зэрэг би 100 USDT байсан бол биржээс өөрийнхөө 100 USDT-г бооцоонд тавиад барьцаанд тавиад үн өсөн эсвэл унана гэж таамаглаад ийм бооцоод арилжаанд орохыг хэлнэ. Ирээдүйд тийм юм болно гэж. Хэрвээ миний таамагласнаас арилжаа минь нөгөө тийшээ яваад өгчих юм бол би 100-аа бүх юм алдчихдаг. Спот дээр болохоор би нэг үнэн унтсан ч гэсэн coin-тэй үлдчихэж байгаа futures дээр юу ч үлдэхгүй гэсэн. Маржин бас яг адилхан. Бас би 100 USDT дээрээ нэмж мөнгө зээлээд нэмж зээлсэн мөнгөөр арилжаанд ороод тэгээд ашиг хийвэл сайн ашиг хийж чадахгүй бол бас өөрийнхөө 100 USDT-г зээлсэн мөнгөтэй бүгдийг алдчихдаг. Энэ хоорондоо би зээлийн хүү төлөөд явж байдаг гэсэн. За тэгвэл одоо гурвангийн ойлголоо тий. Эн чинь ийм, эн чинь ийм, эн чинь ийм. Гэхдээ хамгийн бага эрсдэлтэй нь spot, дунд зэргийн эрсдэлтэй нь margin, futures бол хамгийн өндөр эрсдэлтэй нь байна. За одоо би нөгөө өгүүлдэг ажлаа хийх гэж байгаа. Ямар өгүүлдэг ажлаа хийх гэж байгаа гэвэл манай нэг хүмүүсийн нэг том алдаа гаргадаг юм нь ингэж ойлгодог. Одоо би яг амьдрал дээр хүмүүсээс сонссон юм хэлье. Би өнөөдөр 50 USDT байж гин гэж бодъё. 50 USDT-гээрээ futures арилжаанд ороод би баг дүнгээр хэлж өгч байгаа шүү. Орлоо 50 USDT-г би алдчихлаа. Алдчихгоотаа миний бодлоор бол компьютероо хаагаад гараад найз нартайгаа кофе уугаад эсвэл гадаа сакс тоглолцоод хэсэг хугацааны дараа эргэж ирэх ёстой байтал дахиад $100 оруулж ирээд дахиад нөгөө шархаа нөхөх гэж орж ирээд алдчихдаг. За ингээд би хэдэн доллар алдчихв. Нэгэсэндээ би 150-ыг алдчихлаа. Дахиад улаараа дахиад $200 оруулаад ирлээ гэж бодъё. $200-оос би ямар нэгэн байдлаар 220-ын ашиг хийлээ гэж бод. Тэнгүүд баярлдаг.
Би чи 220 болгочлоо гэд. А гэвтэл нөгөө хүн маань түрүүчийнхаа алдсан $150 сандаггүй. Ингэнгүүт баярлангуудаа нөгөө 220-оо буцаа тавиад дахиад алдчихсан. Тэгвэл түрүүчийн 150 дээр дараагийн оруулж ирсэн 200 ашигынхаа 50-тай бүгдийг алдчихлаа гэсэн. Ингээд дулаараа цааш явчихдаг. Тэгэхээр энэ бол энгийн юм шиг ийм гэж юу эдийн туулагч юм ерөөсө байхгүй гэж магадгүй. Тийм тэгээд алдсан хүмүүс өндөө надтай таарч. За тэгвэл энэ бичлэгийг хийгээд та тэгвэл ийм эрсдэлтэй юм болвол тий хүмүүс яагаад хийгээд идэв? Хүмүүс яагаад фьючер сарилжаанд ороод идэв? Хүмүүс яагаад маржин хийгээд идэв? Бас хоёр талтай. Юм болгоноос айгаад тэгж болохгүй, ингэж болохгүй гинэ гэдэг бол бас болохгүй тийм үү? А гэвч өөрөө үндсэн ийм учиртай юм а гэдгийг ойлгоцсон болвол хүн хэдий хэмжээний хөрөнгөөрөө эрсдэл хийх вэ гэдгийг нэгдүгээрт мэднэ. Хоёрдугаарт би нэг удаа алдчих юм бол энэ миний юм биш байна гэдэг ойлголт төрөх ёстой. Хэрвээ чиний дотор талын хүн чинь шуналжин дэвлзээ цаашаа алдаад ихэлвэл та амьдралаа алдна гэсэн үг. Гуравт зээл гэдэг чинь бид нэр өөрийнхөө ирээдүгөөсөө хулгайлж байгаа гэсэн. Тэгэхээр фьючер сарилжаа, маржин арилжаа хийнэ гэдэг чинь бид нэр ирээдүгөөсөө хулгайлаад хийж байгаа гэсэн. Энийн оронд өөр арга зам тэгвэл юу байна вэ? Ажлаа хийгээд ажлаа хийсэн мөнгөнийхөө 5-10%-аар нь хуримтлал үүсгээд, уртын хуримтлал, дундын хуримтлал, ойрын хуримтлалууд үүсгээд дараа нь олж байгаа орлогоныхоо цалингийнхаа 5 хүртэлх 10 хүртэлх хувиар эрсдэл хийгээд криптовалютын бирж рүү, хувьцаа руу ямар нэг юм руу ороод яг цаг тухайд нь зогсож чадах чадвартай байх юм бол энэ криптовалютын бирж рүү арилжаанд хийх гээд орох хэрэгтэй. Хэрвээ та өөртөө эргэлзээд би цаг тухайд нь болж чадахгүй болов би ч бас шуналтай харах шүү гэж бодох юм бол энэ рүү ороод хэрэггүй. Гэтэ миний зорилго бол хүмүүс энэ хідэн арилжаануудыг мэдээд авчих юм бол за эн чинь надад тохиромжтой юм байна. Эн чинь надад тохиромжгүй юм байна. Би энэн дээр ч оролдоод үзье. Би энийгээр хоримтлал оруулаад үзье гэдэг ийм санаа төрүүлэх л зорилготой. За ингээд өнөөдрийн миний бичлэг дуусах тийшээ явж байна. Тэгэхээр би та нарт демо арилжаа, фьючерс арилжаа, спот арилжаа, маржин арилжаа, форексийн ялгаа, копи трейд, трейд бот эднэрийг бүгдийг өөр хооронд нь ялгаад хэлээд өгчлөө. Цаашаа мэдээжийн хэрэг баг багаар ингээд тайлбарлаад яваад байна. За бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Лайк мартаж болохгүй, комент мартаж болохгүй, ийш нь тийш нь шеэрлэхээ мартаж болохгүй. За баярлалаа.